бүгдөө ингээд миний темуугаас захиалсан бараануудыг хамт задлж үзцгээе. Би болохоор энэ удаа хувцас юусоо захиалаагүй дандаа гэр ахын бараа юунаас захиалсан байгаа жоохон гэрээ тогтжуулах маягаар. Темууг болохоор нөгөө бусад зүйлийг бодох юм бол үнэн нарийг хямдхан гэдэг. За тэгээд ямар ч юм одоо задлж үзье. За хамгийн эхлээд эндээс эхлэе. Тэгэхээр би 8897 оноор авсан юм байна. Манай ингээд шууд одоо үүднээс оронгууд муллагны өрөө маань харагддаг байхгүй. Тэгээд тэрний өмнө бас ийм тавьчвал хөр харагдах гэж одоо тэгээд захиалсан байхгүй. За ямар ч юм ингээд дээрээс нь ингээд тогтоохол юм байна. За дараад нь болохоор ийм гэрэл байна. Энийг болохоор 15379 оноор авсан юм байна. Тогтоож үлдгэснийхаа дараа та нарт харуулна. Өрөөндөө ийм гэрэлтэй болохыг амар их бүр бодоод захиалсан байдаг юм. Одоо энэ ингээд манай хичээл хийх өрөө баггүй юу. Тэгээд тэрнийхээ урд ингээд ханан дээр нь энийг ингээд тогтооё гэж ингээд бодсон. Нэг ширхэг нь болохоор 3844 оноор авсан юм байна. Дараад нь болохоор ийм гэрэл байгаа. Энэ болохоор 7364 оноор авсан юм байна. Амар дэжгүүл ирсэн байна гэж бодож байна. Ханан дээрээ ингээд нөгөө үлэх болохоор ингээд энийг ингээд хуулаад тэгээд тогтоочих юм билий. Тэр нь таалагдчих. За дараад нь болохоор ширээний юм цаг захиалсан байгаа. Энэ ширээний цагийг болохоор 6347 оноор авсан байна. Энийг бас хуулах юм чинь хуулчих. Эмэг зүйлсний цав авсан байгаа. Тэгэхээр нэг ширхэг нь 2132 юм байна. Ийм хоёр төрлийг амар хэсэг ихний удаадаа захиалсан. Манайх одоохондоо хөшиггүй байгаа тэгээд нөгөө хөшиг тогтоогч нь одоохондоо хаваагүй байхгүй. Тэгээ манай хөшиг ягаан өнгийн хөшиг заяа. Тийм болохоор энийг юм ягаан өнгөөр бас сонгосон. Ийм 1615 оноор авсан юм байна. Тэгэхээр 1755 оноор авсан юм байна. Энэ зүйлсийг болохоор энэ амар сүртэй зүйлч 8997 оноор авсан юм байна. Энийг авсандаа бол харамсахгүй байна. Нэг юм зүйл тавсан. Ийм 586 оноор авсан юм байна. Энийг 339 оноор авсан. Тэгсэндээ бас хөөрхөн зүйл байх шиг байсан. Ингээд энэ 1171 оноор авсан юм байна. Энэ бас нэг 50-аар авсан. Энэ 50-ыг болохоор 9497 оноор авсан юм байна. Нэг дэлийн хаширын тавьсан. Хөсөрснийхэн дараад нь харуулъя. Ингэж ийдэм бэ. Нөгөө пэд байгаа штэ, пэдэндаа энэ keyboard, mouse хоёрыг авсан. Энэ талаараа хосоороо 6403 он юм. Ийм жижигхэн юм хэрэг болоод басаар нь бас захиалж гэж удаа тэгээ захиалсан байхгүй юу? Дараа 4097 оноор авсан юм байна. Мейкап хийхдээ иймэрхүү юмнууд наагаад исэн байхгүй юу? Тэгээ би зүгээр ингэ туршиж үзэх гээд бас энийг авсан. Дараа 947 он. Тэгээд дараад нь болохоор бас энэ зураг ингээ ханан дээрээ наагаад хөрх ингээ чимэглжүүл би бас хөрх харагдах байх гэж бодоод тэгээ энэ зурагнууд надад таалагдаад харна авсан. Энэ 1012 он юм. Зурагнуудтай. Бол ингээд миний энэ удаагийн ингээ темуус асуудал маань ингээд дуусаж байгаа юм байна. Дандаа гэрээ тогтжуулах юм байгаа болохоор байрлах газар нь байлуулчаад тэгээд харуулъя гэж бодож байна. Нөгөө ягаан зурагтай хаалганы чимэглэл болдог юм чинь ингээд хийсэн байгаа. Амар хөөр харагдаж байгаа юм. За тэгээд тийшээ яваад энэ нөгөө нэг гэрэл ингээ үүднийхээ хэсэгт ингээ тавьсан. Тэгээд энэ хөөр хаастдаг заяа цагаанаар тэгээд ийм шараад дахиад бүр тод шараад ингээ цастай юм лээ. Тэнгүүдээ ард нь нөгөө нэг энийг ингээ тогтоочж байгаа шүү дээ. Тэнгүүд энийг ингээ салгаад тэгээд нэлтгий юм лээ. За ингээ нөгөө авсан юмнуудаараа гэрээ тогтжуулсан байгаа. Та нар жаахан гайхаад өгөөрэй. За нөгөө нэг гэрэлчин юм байна. Ихтэй бүр хайр гоё. За энэ гэлийн байршуулад нөгөө нэг авсан зургнууд ингээд хажуу талаар нь жоохон өнгө оруулаад наацсан байгаа. За тэгээд тийш яваад хан дээр тогтоодог 50-аараа ингээд тогтоосон байгаа. Ханаа цолохгүйгээр бас хуулаад наач болт юм элэ. Тэр нь айгу бас зүгээр байсан. Тэгээд энэ одоо ингээд урд нь юм жижиг юм 50-ууд байгаа байхгүй. Би тэгээд тэрийг захиалаагүй эндээс олдчих болов гэсэн чинь бэдгүй юм билээ. Тэгэхээр бид заавал дахиад тэрийг захиалах шаардлагатай болсон. За тэгээд энэ нөгөө нэг угсарсан 50 марн байна. За энийг би ингээд модын болов гэж бодсон чинь арай өөр материалтай байсан. Гэтэ энэ бол ингээд ширээн дээр амар хөөрхөн харагдаад энэ бол таалагдаж байгаа. За тэгээл
Жинг шигүр маань энэ ингээ бод нэг юм маань өнгөтэй бас амар хөргөн зөгцөөд байгаа. За тэгээд энэ удаагийн темоос асуудал даавалдууд маань бүгд таалагдлаа. За тэгээд энэ хүртэл ингээ бичлэгтэй минь хамт байсан баярлалаа. Тэгээд дараагийн бичлэгээр уулзъя. Баяр таа.